Эмэгтэйчүүдийн манлайллыг хөдөө орон нутагт үлгэр дуурайл болгохоор зорж байгаа хоршоо бол Хинтээ аймгийн Цэнхэр мандал сумын Хатан Сэнгүр хоршоо юм. Төрийн алба бизнесмен малчин эмэгтэйчүүд хамтарч энэхүү хоршоог байгуулжээ. Бизнес эрхлэгч малчин төрийн албан хаагч бүсгүйчүүд нэгдэж хөдөлмөр зүтгэлээ хоршохоор Хатан Сэнгүр хоршоо байгуулсан байна. Эмэгтэйчүүд жил гарын өмнө Цэнхэр мандал сумынхаа нэрийг бусад орон нутагт гаргах брэнд бүтээгдэхүүн хийе гэсэн санаа гаргасан байна. Энэ нь Хатан Сэнгүр хоршоогоо байгуулахаас эхэлсэн байна. Хоршооны үйл ажиллагааг тогтвортой явуулахын тулд сум дээрээ үйлдвэрлэл явуулах хэрэгтэй болжээ. Тиймээс тэд дундаасаа 5 сая төгрөгийн хуримтлал үүсгэж өөрийн гэсэн үйлчилгээний төвтэй болж бага хэмжээнд худалдаа үйлчилгээ эрхлэх болсон байна. Эмэгтэйчүүд бусдын гарыг харалгүйгээр хоршиж ажиллах хүчтэй, өөрсдийн зорьсон ажилдаа тууштай байдаг гэдгийг харуулахаар тэд зорин ажиллаж байна. Яг хоршооны гишүүдийн нэг 70% нь бол малчид, за нэг 15% нь төрийн албаагч, 15% нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд байгаад байгаа юм. Тэгээ энэ юу нь бол энэ хоршоо одоо ингээд нэг тогтвортой туш урт хугацаанд ингэж хөгжихнийг боломж гэж хараад байгаа юм. Юу гэхээр одоо яг төрд ажиллаж байсан хүмүүс чинь олон бичиг цаас инээтрээ тайлан тооцоо одоо санхүүгийн ингэж асар олон энэ хоршоо дагсан бичиг баримтын асуудал бол зөндөө одоо жишээлбэл нэг хоршооныгоо зээлийн хөөцөлтөд хүлэлтнийг зүгээр малчин гэрээсээ очиод бол энийг бүрдүүлэхэд маш хүндрэлтэй байгаа байхгүй. Ядчил Монголиос нэг одоо лавлгаа юмнуудаа гаргахаас өксүүлээл те. Тийм учраас энэ дээр төрийн албан хаагчид бол бас энэ талынхаа аваа явчихж байгаа. Дээрэс нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд бол за энэ борлуулалтыг яаж борлуулах вэ, хаана яаж борлуулах вэ, яах вэ гэдэг тал дээр нь бас ингээд өөртөөхөө хүч хөдөлмөр боломжийг яагаад авчтаа. 2023 онд 30 эмэгтэй ерөнхийдөө анх санаачилж үүсгэн байгуулсан. За тэгээд ерөнхийдөө одоо эмэгтэйчүүд бүсгүйчүүд бид бүхэн цагаан эдэг одоо боловсруулах, цаашд одоо цагаан эдэг боловсруулж үйлдвэрлэлийг сум орон нутагтаа хөгжүүлэх, нутгийн брэнд бүтээгдэхүүн гаргах ийм одоо зорилготойгоор бол энэ хоршоогоо байгуулад бол ингээд нэг жилийг өнгөрч байна. Хоршоогоо байгуулад удаагүй байхад нь шинэ хоршоо чинэлэг малчин хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь тэдний хувьд боломж гэж харсан. Тиймээс төсөл бичиж хоршоологчдод зориулсан хөрөнгө оруулалт авчээ. Авсан зээлээрээ тоног төхөөрөмж авч хадлан тариагаа хамтран бэлтгэж амжжээ. Хэдийгээр тус хоршоог эмэгтэйчүүд санаачлан байгуулсан ч эрэгтэй малчид хоршоологчд нь нэгдэж орсон байна. Цэнхэр хоршооны гишүүн гэдэг утгаар малчдын зээл хамрагдаад 20 сая төгрөгийн зээл авсан да. За тэгээд 20 сая төгрөгийнхөө зээлээр сүүний чиглэлийн одоо үнэ авсан сементал хар тарлан үйлдвэрийн одоо үнэ саялийн үнэ авсан. Манай хоршооч нь үйл ажиллагааны чиглэл болохоор хөдөө аж ахуй, мал аж ахуй чиглэл нэг чиглэл. Тэр чиглэлээ одоо голлуулж би сүү цагаан эдээ боловсруулах. За тэгээд хоршоон дээр ерөнхийдөө сүү цагаан эдэний үйлдвэрлэл явуулахын зорилгоор эндээс одоо сүүгээ хоршоороо нийлүүлэх зорилгоор энэ авсан. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 21 аймгийн 168 сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 1952 нэгж талбарын 7205 га газрыг мал аж ахуйн үйлдвэрлэл болон мал аж ахуйн үйлдвэрлэл тэжээлийн ургамал тарих зориулалтаар тусгасан. Энэ хүрээнд Улаанбаатар хот болон 18 аймагт малчтын хоршоонд олгохоор нийт 1287 нэгж талбарын 4434 га газарт төслийн сонгон шалгаруулалт зарлаж 18 аймаг Улаанбаатар хотын 391 хоршоонд 1563 га газрыг олгожээ.